Хүүе энэ хиймэл оюуханыг чинь бүр Холливуд төрөл ашиглаад эхэлсэн байна гэж шүү дээ. Тийм шүү дээ бро. Том кино студиуд ашиглаж эхлээд бүр амар удаж байна. Арай. Тэгээ одоо бүр жүжигчтэй AI-аар орлуулж эхлэх юм бах та. Орлуулад эхэлсэн шүү дээ. Жүжигчний бүх царайны хэв маягийг ингэж шинжиж авангуудаа тэр жүжигчин нас барсан ч гэсэн дараа нь AI-аар орлуулад царайг нь ашиглаад кино хийж болно гэдээ. За бас арайч нас барсан хүнээр кино хийгээгүй байгаа ч гэсэн ер нь бол том кинонууд AI ашиглагдаад нэлээд удаж байгаа шүү. Жишээнд Irishman гэдэг киноны одоо de-aging effect гэдэг шүү дээ. Гинт амар залуу төрхтэй болсон байдаг шүү дээ хүн. Тэгвэл Avengers хүртэл Endgame дээр нэг амар assemble гэдэг шүү дээ. Тэр үеийн crowd scene-ийг бол яг AI ашигласан. Тэгээд бүр болоогүй. AI ашиглангуудаа ингэ скриптээ уншуулсан заяа. Тэгэнгүүт тэр скрипт нь хэр их ашиг олохоор вэ, хэр их ашиг олохооргүй вэ гэдгийг бүр ингэ тооцоолж өгдөг болсон. Тэр бол өстой амар. Йоо, наа ч бүр хямрат лавж байна. Би бол киноны эдитер болъё гэж мөрөддөг байсан шүү. Энэ одоо хамаг мэрэгжлийг орлоо. Уу бас ажлагч нь ч бол яг авчихгүй л дээ. Чи одоо ингэ л төсөөлчих. AI бол хурдцтай гой уран бүтээлүүд гарахад туслах мега tool гэдэг арчих заяа. Чи гой кинонуудыг бас хурдан л үзмээр байгаа шүү. Тэглээд би чи бүр киноны хомсдолд орчоод байж гинөө. Гой киноны сайт болохгүй. Гой Монгол хадмалтай сайт байдаг гэсэн бол. За арайчтай байлгүй яадгийн бэ? Чи Look TV ороод сарынхан премиум багцыг итгэжүүлээл гой кинонууд үзэл дээ. Оо за окей тэгвэл би шууд одоо орлоо. Найз нь чамд гой чаленж өгье заяа. Чи гой кинонууд Look TV-гээс үзэнгүүтээ тэр кинонд чинь AI ашигласан байх боломж байна уу? Эсвэл ямар нэгэн scene дээр AI байна уу? Тэр нь ер нь ялгагдаж анзаарэгдэж байна. Бас нэг хөөрхөн кино үзэж байхдаа ч гэсэн тийм зоригтой үзэхгүй шүү дээ. Энэ бас нэг Haunted House гэсэн нэмэгдсэн юм биш үү? Би аимшиг кинонд амар дуртай. Сул аимшиг кино үзэхгүй.